Зохиолыг бичсэн Хайтан. Дуу оруулсан Б. Оргилвалд. Нүд. 8 дугаар хэсэг. Тосгоны захад байх хуучин жижигхэн байшингийн гадна татсан хэзэн дээр эрхээ угаасан хувцаанд тогож зогссон. Харин хар багаасан хар ажил хийж ирсэн амар байшингийн онгорхой цоорхойг нөхөн удахгүй болох тэсхэм хүйтэн өвөлд бэлдэж байлаа. Филармоны тайзан дээр хийл хөгжмийг ихшиглүүлдэг залуу өдөө тосгон дэрчгээд хар бор ажил хийж зогсхийг харсан эрхээд харамсал төрөвч хайрын сэтгэл нь ундарн бялхаж хэмжээлшгүй их жаргал мэдэрч байв. Зөвхөн амарч биш. Эрхэж түүнтэй хамт байх гэж өөрийнхөө өнгөрсөн бүхнийг орхиж хэрэнтэй л хижээж байлаа. Наандаж амар мах идэхгүй тул эрхэж түүний дэргэд мах битгийг л шөөлж балгахгүй. Бүр энэ тух хайж дурсахгүй. Амар өөрийг нь дагаад энэ хүртэл ирсэн бүсгүйд эргэлзээгүй итгэж өдий хүртэл өөрөөсөн хүртэл нуусан тэр нууцан дэлгэхэр шийджээ. Ханаа хоолой дээрээ гих дуунаар гартан барьсан алхан тавьж хөлсөөнийг шударч яваад гэрэл үгэн орсон амарт хөөрүүлсэн сүүний сайхан үнэр сэнгэнэн үнэртэж хамар гжигдэнэ. Эрхээ хоёр аягандан сүүтэй бодаган аягалж аваад амрын өөдөөс харинсан. Түүний ийм жаргалтай инээмсэглэж байхыг тэр урд хараагүй. Хийлэн үрч хуучин гар хөрмнийхэн халаасанд гараанхийн цаг ямагт газар шагааж алхдаг байсан тэр залуу ирийн царай хаашаа ч алга болжгоод харин оронд нь сэтгэл тайван дэндүү жаргалтай тэр нэг ир өөдөөс нь харан инээмсэглэжсэн баха. Залуус хоолноос нь дөнгөж хэд халбагдаж байтал үүдэн хавд нь хэрэг гааглаж эхлэв. Амрын инээмсэглэл тэр дуран сарны жалга болоод аман арчин гэрээсэн гарлаа. Ирэх гайхан хоцров. Дэлгүүрийн үүдэнд гэл харанхтой дүнхийсэн 3 тэрэгэн зогсов. Тэдний голын хоос нэлээн биерхүү байрын үүтэн царайтай 2 ир бууж ирээд дэлгүүрийн үүдээр орохын наан нүүрэн дээрэн хөндлөн сарвтан хоолойгон засан ханаагаад ам дүүрэн цэрэн хажуу тийш жишимчгүй нулимчхад явж орлоо. Хөдөлдөг жавгаа хүүхдэн цагнаж байтал өнөө сарвт ингрээсэн хэвлмэл зураг гарган ирж үзүүлв. Тэр зураг дээр цонхгор царайтай туранхаа ир тайзан дээр хийл хөгжим тоглон сууж байлаа. Хөдөлдөгч бохон тас тасгийн дуу гаргаж байхтан 2 ирийн царай руу ээлжлэн харна. Хөдөлдөгч харсан бол юу гэж, хараагүй бол юу гэж гэхэд сорвтын нөгөө ир шүддсэн. За эргүү авгаа минь аминтай хайртай бол хэл. Гэхэд сорвт нөгөөхөн болиулж манай ихч гоё дэлгүүртэй юм аа. Хэдэн дөрөвтэй үвэл таних шиг дэлгүүртэй болох уу? Хаа газараас ирчгэд хүн дарамтлаад байгаа юм. Хүнээс юм асууж сурч байгаа бол ядаж хүнд тэтгэлтэй байна шүү дүүнэр. Их чин насаараа энэ болонгоо сахиад сууж байна. Та нар мэтийн хүмүүс өчтөчнөө орж ирнэ. Иймэрхүү янзаараа бол хэл амаа ололцохгүй. Хээч ингэж муухай ажиллах хэрэг юу байна? Хэдин асуулт асуулаа штэ. Ингэхэд танаа хүүхдүүд энэ дэлгүүрээрээ байн горж гардаг юм байна, тийм үү? Гээд ээжийнхэн араас орж ирсэн дөнгөж хөлд орсон болов уу гэмээр жаахан хүүхэд рүү эрүүгээрэн заалаа. Энэ байр байдал дэвгүүцсэн худалдагч хүүхдийн банзалныхан хоогоор нуух маягтай зогсоолоо. Тийм. Тэгээд чамд ямар хамаатай юм? Таны энэ муу дэлгүүр чинь тэгээд танаа амжир гав үсттэй. Чи ер нь яах гээд байгаа юм бэ? Би цагдаа дуудан шүү. Та тогтож гарил. Та тэгээд энийг үнтэй зайтай бараагаа хэрэгэн хамгаалдаг юм те. Тог загилгаан чинь асуудалгүй юу? Миний харахын хүний гар хүрээгүй байхад л маас үсээ тэр жигтэй шатчихмаар юм шиг л харагдаад байх юм. Чи намайг сөрдүүлээд байгаа мó? Үгүй. Гэхдээ та тэгж бодож ивэл тэр чинь зөв байх. Би таныг дэлгүүртэй хайртай шиг хүүхдүүдтэй бас өөртөө хайртай байгаасай л гэж хүсэж байна.
Хизээ нэг өдөр хэлэх хүүхчин ч таны амийг аврах юм билүү? Гэхэд худалдагч сандран твдэж том охин нь дуудан баг хүүгийн өгч гертэн оруулуулав. Наад зургийг чи дахиад нэг харж болох уу? Боллгүй яах вэ? Та бүр авсан ч болно. Би яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ манайхаар нэг хүүхэн сүүлийн хэд хоног орж ирсэн. Тэр энд нөхөртөөгөө хамт шинээр нүүж ирсэн гэсэн. Өөрөө болохоор эмч бүр Месцэслин эмч гэсэн. Харин нөхөр нь хөгжимчин гэх шиг болсон. Агаар дээр хийл тоглох мэд гараараа зангаж үзүүлв. Гэхдээ би ийм хөгжим энтриг нь бол мэдэхгүй. Би өөр юу ч мэдэхгүй шүү гэж ойлгон хэллээ. Залуу инээмсэглэж баярлаа. Танаа дэлгүүрээр үйлчлүүлэх хүн тун таатаа байла гэсээр гарч одов. Төрөөхөн инээмсэглэж ихэд жаргалтай харагдаж байсан амрын царай байдгаараа цонх хийж байд суух газраа олж ядан сандарч эхлэхийг харсан эрхээ ужрыг олж мэдэх гэж хэдэнтэн асууна. Амар түүнийг огт сонссон шинжгүй гэрт гадаа хоёрын хооронд орж гарan байв. Нэг мэдхнэн жижигхэн байшингийн тойроод хар ихрийн сүрэг цуглжсан байхын тэр. Үүнийг харсан эрхээгийн дотор эгүүрхэхтэн тэсгэл алдан амраа хэмээн орилов. Амар сайн нэг сэхэ авч эрхээг анзаарлаа. Эрхээ. Энд юу болоод байгаа юм бэ? Би дараа тайлбарлаж өгье. Эрхээ, манад мах байгаа юм. Үгүй, би одоо л ойлгомоор хүн. Чи яагаад сандраад байгаа юм? Юу болсон юм? Энэ олон хэрэг бас. Эрхээ, би заавал тайлбарлаж өгнө үү? Чи харин энэ удаад л над тусалчих тэхүү. Эрхээ хэсэг тэнэгэлзэж юу гэхээ мэдэхгүй эргэлзэж байсан. За, юу хэрэгтэй гэсэн бэ? Мах, улаан мах хэрэгтэй. Амарта амьдрахаар эрэхтэй мах идэх нь битгийг л мах гэх үгийг үгсийн сангаас бараг шахамхаас чад байсан эрхээ таних ширхэгч хүнгүй энэ хол газар хаанаас хэрхэн мах олохоо мэдсэнгүй. Гадаа цугласан бөөн хар хэрээнүүд байшинг тойрон нисэлдэж муухай хашгиран гуайглаж эхлэхэд эрхээ өөрийн эрэхгүй сандарч тогтож суухын аргагүй болов. Эрхээгийн толгойд гинт нэг зүйл харван орж ирлээ. Нааш нүүж ирэхийн өмнө хөргөгчөн эмгэлж байхтан олсон хідэн гоцгор борц бийг санав. Ачаа барахан эмгэлж амжилгүй байшингийнхаа нэг болонд бөөгнүүлэн өржөхөд байсан нь тэрхэн зур өнгөчсөр шаргал даван ууданд боолттой борцоор арай гэж олж авлаа. Түүнийгээ өгөхөр байшингаас гүн гараад нүдэндээ ч итгэсэнгүй. Өнөө бөөн хар хэрээнүүд амрын дээр эргэлдэж түүний гарын аясаар зүүн баруун тэгээд дээш дараа нь доошоо нисэлдэж байгаач. Амра би борцол боллоо гээд хідэн гоцгорон сар байхад түүнийг нь залуу аваад хоёр гараараа мушгиж гарав. Гэтэл гайхамшиг тохиолджээ. Хэдэн жилийн өмнө хэнчим өгсөн хуучин борцыг мушигхад олс шиг уяран тасархан алдахад завсраас нь цус тусалж эхлэх нь тэр. Игээтэл нойтон мах базаж шүүсийг нь шахаж байх шиг. Эрчүүд машиндан сууж араасаа хөдлөв. Сорвт наад жалган гадлаа тэр уулын бэлд хэдэн айлын байшин байгаа. Тэр гавд гэж байна. Гэхэд жолооч түүний хэлснээр тоос манруулан давхиж гарав. Түүний араас хоёр машинч дагна. Жалга руу дөхөж ирэх үеэд гинэт төг хийх чимээ гарсны араас жолооч юу вэ гэж хажуу цуусан биеийнхүү иртгэлэхэд үнийг юм шувуул байна. Гэхийг сонсож суусан сорвд урагш тонгож ирээд гарлаа. Гэтэл явж буй зүгийн тэнгэр тэр дорон харанхуулаад ирэв. Үзвээс үйл яавч биш. Гэхдээ бараантан хуйлраад тэдний зүг бүчээд ирэх шиг. Тогтож сайн харвал хорхоо шавж шиг үзэгдэвч. Тодрох тусам бөөн хар хэрэг болох нь тодорхой болжээ. Хэрээнүүд ихэнтэн нэг нэгээрэн ирж машины салхины шилийг мөргөж байсан нь сүүлдээ бөөн бөөнөрөнд дайрч гарав. Хошуунасан хүрэн цус туслуулсан хэрэг шил мөргсөн хонооч далавчарын шилийг хааж муухай багхиран байхад жолооч шил арчигчарын хаман хажуудыг шидэж орхиход
Арынх нь хэрэг ирэн мөргөнө. Эргэн харвал зөвхөн тэдний машиныг ч биш. Дагаж ба хоёрыг ч бас бөөн хар хэрэг дамжлаад явчих нь улгүй тоншиж мөргөж байх нь тэр. Нэг нь бүр тэр цаан зогсчихжээ. Гэтэл төдөлгүй салхины шил хаг усарч нэг хэрэг тоншсоор шилэн завсраар орж ирээд жолоочийн нүүрлүүд арилаа. Өөрийгөө хамгаалахаар гараа савчиж байхдаа жолоогоо алдаж машин нь гүн нөхрөө өрөөсөн дугуйхан хийн таг зогсчих нь тэр. Сорвт хөдлөөчтэй хулгайчуудаа гэж муухай хашгирч байхад нэг хэрэг орж ирэн өрөөсөн нүдийг нь хурцхошуугаар нь тоншчихв. Тэр тэнхээ мэдэн хашгирч өрөөсөн гараараа цовсон нүдэн дарж нөгөө гараараа тоншсон хэрээний тархийг хаг базна. Тахилынхан гэрт тамхи фаагуулан хоймор сууж алсан ахимэг насны ирийн зүүн нүдний угаар гинт хүчтэй хатгуулв. Ганцтай тамхиан болж өрөөсөн гараараа нүдэн дарж байтал хөрөөнийхэн завсраар халуун шингэн урсаад ирхэн тэр. Гараа гарвал хүрэм цус өөх махтай цуг тонорч үзэгдлээ. Залгуулан хоёр чихэн тэр нь хэрэг waaглаж байд суухын эцсгүй болов. Арган барахтан эхнэрийн дуудаж энэ бөөн хар хэрэг хөөгөөд гараг үүдээ түгж хэмээн хоёр гараан дээр өргөн сарвалцаж эхлэхэд хоосон гэрт хашгичин өвчгнэж байгаа нөхрөн харсан хүүхэн буцсан гарлаа. Зүүдлээрээ гүнж зэрэг зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшн болон Mbook вебээр сонсороо.